Тэгээд юу ярьж илаа? Юу ч яриаг юм ба штэ. Энэ ковидоос хойш ерөөсөө ийм болцсон юм шүү. Мишээсэн дагин шиг. Яг мишээсэн дагин мөн үү гэхдээ. Мишээх бүр утга алдсан л да. За ярвасан анна шиг болцсон юм шүү манай отч. Бетонын ширэнг, машины таглал, бөглөрөл. Юу яриад байгаа гэж юу? Юу ярих вэ? Хүнний толгой дээрх өвсийг харж ийснаас өөрийнхөө толгой дээрх мухлыг хардаа хөө гэт. Сайхан дуу байна штэ над. Сошилж. Хоньны нэр хэлж байна. Хүлээн мө. За. Хөрхөн багшаард юу гэдэг үү? Эхэлсэн байна. Эхлэе. Одоо эхлэе та одоо. Юу бэкэнд орсон хонь юм шиг байна. Үхэр юм болов. Юу зайд шаруулах уу? Чи юу өөрөө мах шарахтаад байгаа юм. Би бол тэгэл шатчихдээ шүү дээ. Энэ тэнд юу шараад яваа. Чи шатчих уу? Би энэ гол нь манай нэвтрүүлэг юм баггүй. Пост нийтлэл интерес асуултаа ургуулсан гаргаж байгаа. Өөрийн тань нийтлсэн пост. За хүмүүс тэгэхэд энэ бол одоо Монголын хипхоп ертөнцийн John Wick. Энд дараад яг байгаа шүү дээ. Тэнд орж нөгөө сахалтай хөтлөгчтэй уулзсан. Зандаа гэдэг. Зандаа бол миний мэдж байгаагаар бол одоо их олон ургалч үзэлтэй, ардчлалыг дэмждэг, үзэл бодолтой үнэнч тийм залуу байдаг. 2000 оны ихэр Night-Train гэдэг хамтлаг байсан шүү дээ. Night-Train хамтлагийг үүсгэн байгуулагч. За дараа нь бол Tiger Fish гэдэг нэг юм укулеле гэдэг нэг жижигхэн гитар байдаг шүү дээ. Тэр гитарыг тоглодог Tiger Fish хамтлаг олон жил одоо зүтгсэн. Телевизийн хувьд ярих юм бол VTV-д нөгөө Ая доктор гэдэг эрүүл мэндийн нэвтрүүлгийг яг зохиолт нь бол би цонхоор нь харж байсан. Юунаас ч болсон тэр нэвтрүүлгээ өмчилж авч чадаагүй. Дараа нь өөрийгөө тэр нэвтрүүлгийн зохиогч гэдгээ постлцсан байсан. Энэ талаар нь бас ганц нэг юм асуувал асуунаа. Тэгээ бид хоёр энэгээр их адилхан л да. Би бол одоо жишээлбэл Америкийн Got Talent гэдэг нэвтрүүлгийг зохиочод Simon Cowell алдсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан байх нь. Хүн рүү орохдоо хоос ороод яах вэ? Энд чинь ажлынхаа дундуур надтай уулзах зөвшөөрсөн. Хоос ороод яах вэ гэж бодоод нэг кофе аваад орой кофе уугаад сэргэн үсттэй. Энэгээр орох юм шиг. Гурван давхар төлөө. Гурван давхар гэсэн чинь андавч. Таван давхар. Сайн бацхан уу. Зандаатай уулзсан. Сайн орчлох уу? Орчих юм уу? Юу яах вэ? Танаа энэ өөр юу яачих өөрөө байна уу? Юу яачаар? Сайн өглөө. Пенчн байна. Ууцаа таатай байна. За, танаа зандааг байцаахаар явж байна. Тэр яаж одоо он удаан жил уулзаагүй хүнтэй уулзахдаа гараа олсон ирэх үү? Гатуу юм болохгүй байлгүй гэж. Ажил төрлийн дөрөв. За эндээс ингэ явчих юм уу те? Тэгээ. Би ч одоо чамаг нөгөө юу шахуу ажлын хуваартай гээд. Тэгэхээр нь ерөөсөө шууд ирэхтэй явчих. Надад яг 45 минут байна. За окей баярлалаа. Гангстер рэпийн үеийг хипхоп гэж андуураад байгаа байхгүй. Тэр нь болохоор гангстер рэпийг урсгалын үе байхгүй. Тэр бол NW хамтлаг бараа өргөөс гарсантай холбогдуулаад хамгийн анх хэлсэн. Тэр яасан бэ гэвэл одоо нөгөө нэг харуудыг цагаан цагтаа нар ч юм уу ингээд янз бүрийн хөдөлгөөний үед нь буудаж муудаад ингээ хороочдөг юм нэг айгуу тийм шудраг ус гэдэг үүднээс харууд нь яг хипхоп гэдэг одоо энэ хөгжим үүссний дараа гангстер рэп гэдэг урсгалаар айгуу их төлөөлүүлж гарч ирсэн байхгүй. Тэгээ тэр үе нь болохоор яг Монголд яг хипхоп яг тэр хөгжиж таарад. Тэгээд ер нь бол анхандаа хипхопыг монголчууд тэгж боддог байсан шүү дээ. Тэр л жиг хипхоп. Ямар амар бод. Би тэгж өстой тэгж боддог байсан шүү. Хүмүүс ер нь ихэнхдээ тэгж боддог байсан. Баат орилж хипхоп гэх. Гэдэг. Тийм. Би чамтай ерөөс хөгжим ярих гэх байхгүй. За. Би бол үзэл бодол юм уу тийм ээ ийм соёл ярмаар. Тэгэхээр бид нар хипхоп хөгжмөөс таашаал авах бүгдийг л авах хэрэгтэй шүү дээ. Гэжтэй. Эсвэл таны үзэл бодол нийгэмд
гоё одоо төгөх ёстой юм уу? Гэхдээ бүгдийг л авах хэрэгтэй. Тэгээд дуучид өөрсдийн гэсэн одоо нөгөө нэг философиор бол одоо рэп хипхопыг хийдэг байхгүй юу? Одоо Монголын амьдрал нүдэнд чи ер нь одоо нэг юм өнгөөр тодорхойлвол өнгө байна уу? Саарл өнгөтэй. Саарл өнгөтэй тий. Нэг асуулт амар од боллоо л да. Хүнсэн дээр нь эдэн дөрөс орж байна. А тэгтээ хүнс үнэхээр нэмэгдсэн байл шүү ээ бурхан бас л. Бурхан минь. Хоёр бурхан минь юм шүү. Бурханууд минь. Одоо 100,000 төгрөгөөр бас нэг хөөрх юм авчдаг байсан юм зү. Хөөрхөн. Одоо бол үгүй ээ. Одоо бол нэг жоохон гайгүй маахад 300 орчим болж шүү. Хүн болгоны амьдралаас одоо ингээд харах юм бол ингээд харах юм бол ямар нэгэн том алдаа болдог юм шиг байна. Жишээлбэл одоо чи өөрийнхөө амьдралыг ингээд микроскопт бол яг тэр үед тэнд том алдажтэй гэж ямар үе вэ? Байхгүй юу? Байнга л алдчихэд шүү дээ. Алдаад яваад идэв. Тий. Тэрнээс суралцаад тэгэл зөндөө л алддаг шүү дээ. Ер нь тэгээд нэг сонин шүү дээ тэгэл нэг алдчихаал тэгэл аян дээр алдчихтэй гэж бодоол тэгэл давтахгүй л хичээд гэлтэй. Тэг алддаггүй юм байдгүй хөө. Би нэг жижиг алдааны тухай нөгөө постн дээр байсан алдааны тухай ярих гэж байна. Ямар алдаа? Тайзан дээр одоо жишээлбэл ингээ 20 жил тайзан дээр дуусан, 23 жил тайзан дээр дуусан дараа гэж хэлсэн юм уу? Нэг том маш том тоглолтын дээр. Мэдгүй тийм үү? Үгүй нэг би бас мэдгүй байна л да. Нэг ийм юм байлээ. Тийм алдаа гаргасан уу? Гэхдээ хоо тэр нэг хүн анзаараагүй ш. Наач л солиод анзаарсан юм байна. Тийм бах тий. Арайцаас тий. Ажил байна да. Ажил хэлсэн. Ажил. Ер нь бол хэлэх нь бол хэлсэн юм байгаа. Зохиолын дууч шиг гэхээр ягаа. Үгүй би нэг ийм алтан цамц өмсцөөс чинь энэ нэг зохиолын дуучин шиг муучин шиг гэж цоглоодсан байхгүй. Тэгээл тэгсэн баг. Одоо нөгөө манай хоёр чинь бол олон жил найзалж байгаа шүү дээ. Би бол чиний хоёр краашиг бол мэднэ. Та нар хүнийг крашлбал крашлсан шиг крашл гэж байгаа. Тэгээд би ингэж крашлдаг байсан байна гэж зургийг альбомонд ойцсон. Ямар? Jessica Alba. Тийм. Одоо хүртэл крашлж байгаа юу? Одоо ч крашлахгүй байгаа. Байгаа гэж өөрийгөө мэдэхгүй юм уу те? Мэдгүй би ч амар олон краштай юм шиг. Би өөрөө угаалгаж хийсэн. Угаалгаа те. Тэгээ өөрөө альбом хийсэн гэсэн. Тэгээд дэлгэж байгаа баруун гараараа. Гэхдээ комент богоо. Тийм. Миний хувьд болохоор нөгөө нэг насан туршийн канал хөгжсөн үл тээ. Тэгээ зураг мураг бол easy тийм ямар яах юм бэ? Easy. Хэрэггүй. Хөдөлгөөнд юм одоо эхэлсэн юм байхгүй. За, сонь сайхан юу байна гэж яах вэ те? Сони юм бол одоо FM-ээр далимдуулаад олон танил болоод байраа зарцсан. Өө, би мик зүүж байгаа. Чи энийг зүүчих. Ухааны хэмжүүр ер нь юу вэ гэж те? Хүмүүс янз бүр ярьдаг л да. Мөнгө, их мэдэл. Чиний үдээ гэж үзсэн. Гэхдээ миний нэвтрүүлгээр надаас асуулт асуух гэж хоёул цаг байгаа учраас те. Өөрийнхөө асуулт мөнгө, эрх мэдэл, за нэр хүнд карьерч байд юм уу? За эсвэл илүү бүтээн амьдрал гэл ингээ олон Тэр биш. Миний харал юу юм бэ? Шийдвэр гаргах чадвар. Ухааны хэмжүүр бол. ухааны хэмжээ. Ямар нэг юм шийдвэр гаргах биднэрт шаардлагатай болдог шүү дээ. Ер нь өдөр буруу, өдөр тутам бүр ингээ том хэмжээний жижиг хэмжээний яг тэр зөв шийдвэр гаргадаг чадварыг яг тэр ухааны гаргаж чадж гин үгүй гэдэг нь ухааны хэмжүүр баг. Би хувцаатай л нүцгэлээд гүйлээ гэж бод. Намайг хин нэг нь бичлээ Facebook дээр од боллоо. Би тэр одоо юугаа алдар нэрээ ашиглаад улсын хурд бүр ялгаач магадaltaй шүү дээ. Манай сонгуульд. Тэгээ би эрх мэдэл төрслөө энэ ухааны хэмжээр биш л байхгүй тий. Сая төгрөг 1 сая төгрөг те. Чиний хувьд яаж олдож хэрхэн үргэлж чинь дийлэнхтэй. Дийлэнхтэй. За дийлэнхт бол яг ажил хийгээд цалингаа олж байгаа. Тэгээд дийлэнхт яаж үрдэг гэхээр яг аваад 10 минутын дараа эхнэр зүгээр 100% шилжүүлдэг. 100%. Тэгээд одоо жишээлбэл эхнэр буцаагаад нөгөө хэрэглээний хэн мөнгөний ингээд тооцоололоороо гаргаж өгөх үү? Үгүй зүгээр яг өдөр тутам за өнөөдөр надад 20-ыг шилжүүлчих, 50-ыг шилжүүлчих, 100-ыг шилжүүлчих гэдэг ч юм нэг иймэрхүү байдлаар л явчихдаг. Ухаантай байх хэцүү юм уу зүгээр ухаантай царайлах хэцүү юу? Ухаантай царайлах нь амар хэцүү шүү дээ. Яг тэгвэл ухаантай байх хэцүү би мэдэрч үзег болохоор ухаантай байж үзег юм чинь. Гэхдээ чи чинь надад ярихдаа би ч юм бол ер нь их ухаантай хүн гэж ярьдаг шүү дээ. За найз нөхдийн тийм солиорлог одоо олон нийтэд тий. Гэхдээ өөрийгөө үнэлэх үнэлэмж бол байх ёстой үстэй. Миний хитээцсэн байж маад нөгөө найз нөхөдтэй одоо тий нөгөө шоглон маяг гэж. Яг өөрийгөө дүгнэхдээ бол яг хүн болгонд ухаан гэж байгаа шүү дээ зүгээр. Гэтэ илүү ухаалаг болох юмсан гэж хүсдیں зүгээр. Тэгээд ухаантай харагдах гэж хичээдэг тэр нь л илүү их дамгаалал тийм хэцүү тэр бол хэцүү. Бид нар өөрсдөө энэ ардчлалд гологдоод байгаа юм биш үү найздаа гэсэн ийм юм яваад байгаа. Тэгээ би энэ тухай би бол бодож хүчрэхгүй юм байна. Ерөн зандаагаас асууя гэж бодож байгаа байхгүй.
арчлаа. Зөвөр арчлаа болно бид нар. Яг юу вэ гэхээр нөгөө супер зүйл биш л дээ. Одоохондоо хүн төрөлхтөнд бид нарт олдоод байгаа супер нэг тогтолцоо болоод байна л да. Одоохондоо. Энээс дээшээгээ бид нар очих уу яг энэ бидний хувьд хүн төрөлхтөнд тулцсан уу гэдэг асуултны өрөөлөг сонир болчиход. Бид нэр аппарат зүгээд би зандагийн оронд амьдрах ч юм уу тийм нэгэн байх боломжтой болов. Тэр удахгүй Удахгүй хаа. тий. Гэтэ миний бодлоор тэр яг нөгөө оровчуулах бид нар оровччих аяны жоох наан баг. Миний бодлоор 200 300 жилийн дараа million оровт болсон байх болов бид нар хүний нас ч гэсэн 150 200 ч юм тэр үед нийгэм мэдээж яг тэрэнд зориулж өөрчлөгдөх байх гэж бодсон. Гэтэ урьдчилж нөгөө таах мэдэхгүй л дээ. Ямар шиг байх юм. Тэгэхээр тэр нийгэм хүрхгээл бид нар нөгөө арчлаа одоо голоод эхэлж ич магад эсвэл бид нар арчлалтаа гологж ийн гэхээс илүү арчлаа голж ич магадгүй сайн мэдлэг голж ич. Зүрх бол мөнхийн дунд хөлн дээр л байсаар ирсэн гэдэг нэг ийм зүрх байна. За. Тий. Мөнхийн дунд хөлн дээр зүрх нь байж одоо ер нь өөр газар очсон уу? Яг энэ насны юм нэг юмнууд явцсан л байгаа юм л да. Одоо зүрх Энэ эр хүний зүрх чинь дунд хөлн дээр байд юм. юм шүү. Дундаа шүрх биш зүгээр үү? Энэ нөгөө ер нь шүүрхий ичдэг махнууд нөх шүү. Бүр болгох л юм. Тэгэхээр нөгөө энэ юу шатаад шүү. Тийм ээ. Тэгээ би жоохон туршлагагүй байна. Чи туршлагатай бол яагаад? Та нар татвар төлдөг үү? Төлөв яах вэ? Хүн бүхэн нөгөө нэг бие биендээ ий баримшиж шивж өгдөг болсон цаг тий. Тий. Одоо тэгэл тийм. Төрөхийн сонсож байгаа шүү дээ. Сонсно гэдэг яах вэ? Зүгээр шүү дээ тий. Ерөөсө татвар гэдэг чинь энэ дэлхийн түүх ер нь түүхээс ахуулаад улс үндэстэн гэдэг үүссэн бий болоод ард түмэн татвараар ингээд төр зэсгэн ингээд улсаа яадаг ч юм уу одоо ингээд бүх асуудлаа шийдэх гэж угаасаа ингээд алд буухчуур гэдэг ч угаасаа байдаг гэж шүү дээ. За төрийн шийдвэр гаргахаар сонгогдсон энэ төсөв батлагчид, хууль тогтоогчид зүгээр өөрсдөө бидний асран хамгаалагч за ингээд баг супер баатар халамжлан хүмүүжүүлэгч гэж төсөөлөд байх шиг байна гэж. Зүгээр таны үгэн дотор ч бас тийм байдаг л та. За тэгээд илэрсэн нь бол одоо ингээд юм болгоныг хаасан хорсон мөнгө тарай халамжлаа бид нар таны өмнөөс бүгдийг шийдээ та нар ингээд ер нь зүгээр ингээд халамж аваад тэгээд тэнцэнэ гэвчээ оронд нь бид нар л гоё яа байдаг штэ. Зүгээр энэ тал дээр таны байр суурь. Тэг яг л тэгэл л дээ тий. Тэгэхээр бид нар арчлаа гологгүй арчлаа гологж байгаа юм байна. Одоо яг наад асууж нэг. Одоо яг зүг болчлаа. Би нөгөө буруу ярьжсэн ойлгочлаа. Арчлаа гологдоод байгаа шалтгаан яг тийм байна. Бид нар өөрсдөө хүртэл хаа сонгох гэдэг юмсан. Нөгөө өөрсдөө бодоод байгаа. Бид нар өөрсдөө нэг мундаг баатар сонгох гээд хүсэх юм бол нөгөө хүн чинь өөрөө баатрын дүрээр л бид нар баатрын дүрээр харагдахаар яа тэгэхээр ууртай ширээ ингэж цогтөг ч юм уу те эсвэл амар тийм их хорон гэдэг үг маш их ашигладаг. Өөрөө гэхдээ хулгайч биш магадгүй нөхөр мөртлөө яг шударгаас гэдэг үгийг амар их ашигладаг. Бид нар өөрсдөө тийм хүсээд байгаа учраас ингээд нөгөө тэдний тийм дүр тоглоод шүү дээ. Хэрвээ бид нар арчлаа хэрэг зөв ойлгох юм бол эн чинь за Нямбаяр бит хоёрын одоо энэ зураглаац залуу. За гурлаа дундаасаа нэг хүнийг ерөөсөө нэг татвар өгч тэр хүндээ тэр хүн тэгээд бидний өмнөөс нэг шийдвэр гаргаад яваад игээл энэ замыг янзлчих тий хууль тогтоомж болохгүй үлгээд уул тэгсэн чинь нөгөө хоёулаа яагаад нөгөө хүнээ нэг тий том дарга болох гэж хаан болох гэж байгаа юм шиг нөгөө хүн ч гэсэн хаан болох гэж байгаа юм шиг ингээд үүсгээд бид нар өөрсдөө нөгөө энэ төлөөлөн удирдах одоо тэр нарчлаа буруу хаана буруу ойлгоод байгаа юм шинж болов тий мохор сүсгтэй. Ер нь жоохон мохор сүсгтэй. Гэтэ нэг мухарлахгүй л байгаа л та. Нэг бас нэг пост ч байсан юм. Take off-ийн нааг гэртээ орохоос өмнө гусчул гэртээ орохоос өмнө 7 удаа үсээ цангидаад яадаг ч үлээ. Чи тэгсэн чинь түлхөөрөө унахчаад 3 гიშгэж авлаа гэсэн. Тэр болохоор дээр үе нөгөө бидний хүүхэд байх үеийн л нэг тийм штэ нэг сонин гал гурвалдаг үуч шиг тэгэл нэг түлхүүрээ хайчгаараа юу аа тэгээд муу зүзүүлэхээр ингэж байгаа түгээ 3 хөлмөн нэтэр гэл энэ нэг одоо нэг уламжлал болсон л нэг тийм жижиг хэмжээний мухар сүсэг одоо хүртэл байж л байгаа л. Одоо нийгэм даяараа нэг юм буруу мухар сүсэг энэ төр байгаад хор болоод байгаа юм ажиглагдаж байна уу ер нь? Шашин ярих гээгүй шүү. Мухар сүсэг. Одоо мухар сүсэг мэдгүй одоо энэ сошиал модонд орсон сошиал 4 өдөр хумсаа авдаг чи би чинь мэдсэн. Би мэддгүй байсан. Тэгээ чи авд юм гол. Гүү одоо тийм бол тоохгүй шүү дээ. Би усаас өдөр мөдө тоодгүй шүү дээ. Тийм. Яа тэр ч одоо тэгээд лугаа очирчул яах юм. Гүзэр. Гүдэг л уучраал явж байгаа л үү дээ. Хүчрхэг аавра
гинцэн аавра гэж ерөөсөө байхгүй. Ер нь аавраач гэж байхгүй. Үннийг хэлсэнд уучлаарай. Үүнийг уншаад аавраа чинь гинтчих үедээ гэсэн байгаа шүү дээ, тий. Тэгээд аавраны талаар одоо ийм пост орсон байгаа. Аавра гэж ер нь юу юм? Юу ч юм уу. Ер нь байхгүй юм тий. Миний ойлгож байгаагаар ийм гэрэл ногоон бүрхүүл намаа бүрхцэн тэгээд хэрвээ тэр нь гимчих юм бол би ханаад үрээд намайг хүмүүлаад би мөнгө олж чадахгүй би ер нь нэг тийм лалар болох гэдэг байгаа шүү дээ. Тийм бид нэр ерөөсөө нэг юу гэдэг чинь би тэр нэг ааврагаар нь үзүүлж үзэг болохоор яг тэр төхөөрөмж нь бас ямар юм байдаг ч мэдэхгүй. Одоо жишээ нь за энд ингээ халуун кофе яваа шүү дээ. Энэс ч гэсэн ямар нэгэн ингээд энерги ялгарч байгаа шүү дээ. Тэрийг хэмждэг л багж байх гэж би таамаглаад. Ер нь зүгээр тэрийг тэгээд нэг аавра гэж нэрлээл. Ер нь энэ нэг хуурмаг шинжлэх ухаан гэдэг. Нөгөө монголоор гадаадаар псевдо шинжлэх ухаан гэдэг. Тэр ер нь их гоё гэдэг нөгөө сайхан толгой иргэн баггүй. Хамгийн их шинжлэх ухааны нэрийг барьдаг. Гэхдээ хизээч үнэн байдгүй. Хүн сонсоход одоо жишээ нь яг тэгсэн гээд физикийн хууль мөл, химийн хууль амар хэм ярина. Гэхдээ тэгэхээр нөгөө хүн итгэжтэй юм байна. Зөв. Эрдэмтэд нотолжээ гэдэг шиг тийм. Тэг эрдэмтэд нотолжээ гэдэг үг 99% нь итгэдэг юм байна гэдгийг эрдэмтэд нотолжээ гэдэг шиг тийм. Тэгэхээр аавра бол ер нь байхгүй гэж үздэг хүн юм байна тийм үү? Үздэг ч яг ер нь аавра гимтэх одоо тэгэл нэг сайхан бодоход миний аавра сайжирдаг, муухай үг хэлбэл миний аавра гимтдэг бол бүгд хулхны шинжлэх ухаан. Этиоп бомгийнхны донд хамгийн том гүзээ тэрийг хамгийн сайхан зүгээр хүнээс нэг юу хараад бичсэн. Би ч тэгээд хүнээс хараад бичиж байгаа юм чи. Хүнээс хараад бичсэн тийм. Тэрнээс Этиопийнхныг тухай мэдэхгүй юм. Мэдэхгүй шүү дээ. Гэтэ миний өгсөн чинь бол ер нь бол их үнэхээр сайхан залуудаа ордог байсан чинь харин одоо гайгүй дүү болсон байгаа шүү тий. Энэс гайгүй болсон байсан шүү. Тий одоо эргээд сайхан залуу руу яваад байна. Сайхан залуу руу явах гэдэг тий. Муухай болмоор байна. Балганы дөөр шиг. Гоё задгаал явна шүү. Та энэ бүтнээр нь мэдэх үү ер нь? Мэдхгүй. Твиттер сая нилээ явтал дээр дахиад төтлөө явна шүү дээ. За. Одоо ингээд за энэ дууг би танаар дуулуулмаар байна гэдэг эхлэх юм шүү гэж байхгүй юу. За би дуранд байгаа юм шиг тэгвэл. Эсвэл шууд энэ дуугаар эхлэх гэж байгаа юм. Тэр баян бол каноны нэг л явчихгүй. Та мэднэ үстэй дуулчих гээл тэгэл. За. За баян бол киноны дууг балганы дүрээр балганы одоо манераар гэх юм. Нэг яваад таачих. Зүгээр л дуулна. Намайг өөрчилсөн гэрэлгээ Зүрхэндээ саасан хайрын гэрэл надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдийг намайг өөрчилсөн гэрэлгээ зүрхэндээ саасан хайрын гэрэл надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдийг нэгдэл хамхамжунтэй эндээс цаашаа мэдгүй байна. Энэ нэг постыг би олж уншсан. Тэгээд ер нь бол ай докторыг одоо та яг зөв зохиосон уу? Одоо чи л харсан үнээр хэлэх байх та. Би юу? Тийм. Өөрийн газраас санаа авгүй. Өөр газараа санаа авсан гэхээс илүү ингэсэн. Би нөгөө Монс компанид ажилладаг байсан. Тэгэхдээ би халагдсан байхгүй. Нөгөө мэдлэгмийн хүрдэг эрүүл мэндийн салбарын нэгдүгээрт мэдлэг хүрэх, хоёрдугаар би маркетинг менежер байсан. Маркетинг би угаасаа босролтой ч юм шиг ирнэ. Тэгээд би тэнд нөгөө худаа айлж ороод чадна гэж хэлж ороод тэгээд чадахгүй нь батлагдаад халагдсан. Хүн халагдах ер нь нэг онцгүй байдаг та. Гэтэ би тэгтээ яг ингээд юу хийдэг вэ гэдэг дараа нь боддог байсан хэрэг. Энэ 3 сард ч юм халагдах байсны хооронд ийм гоё зүгээр эрүүл мэндийн шоу хийсэн бол халагдахгүй ч байсан юм билүү гэж бодож байгаад тэгээд нөгөө видеост одоо хоёулыг ажилд орсон шүү дээ. Тэгэхэд би яг за тэгвэл эрүүл мэндийн шоу хийгээд тэгээ ямар байх вэ гэд тэгээ янз бүрийн гадаадын Америкийн Орсын ч юм уу маш тэнгуүц тэр форматыг зүгээр гадаадын нэвтрүүлгүүдийн дундаас нь олоод авчихсан. Нэг хэсэг сүртэй идэж чадахгүй байж тарав гэд бусдыг дагаж дуурайгаад жоохон хусдаг байсан гинэ. Таргунд яваад бодог гэд. Тэгээд хөдөө ил тавьсан цогцос болон өнгөн хөрсөнд булсан хүний цогцсыг юучгүй мэрдэг. Түүгээр хоолдог амтан болохыг нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр мэдснээс хойш таруу энтер гэхэ болсон гэж. Тэгсэн за тэр нь одоо хинээс тийм юм сонсогч. Би нэг загсанд явж байгаад нэг тийм судалгааны бүр 3-4 жилийн судалгаанд явсан хүн байсан байт юм байлаа. Ерөөсө таргууны талаар. Уу ерөөсөө ингээд нэг
Монголд гадаадынхантай хамтраад тэгээ судалгаа хийхдээ бид нар тархаг гэж тархны тухай ярьж гисэн байхгүй. Өөр ингээд бид нар камер юу тавиад гэсэн тархагч ингээд энэ 10 хэдэн тархаг байсан юм байна л да. Тэгээд үүр нэг ойрхон тэгээд тэр чинь шууд ил тавьсан бол зүгээр ингээл тал талаас нь шүн болохоор ингээл ирээл ингээл ерөөс тарханаас өөр ингээд шуугаа ирсэн гэж байгаа. Тэгэл ер нь тархагч ер нь ойрхон байх юм бол тэгэл гусчдаг юм байна л гэжэлсэн. Энийг яасан гэж би бүр өөрөө судалгаагаараа тэр тогтоосон гэсэн. Ямар сони юм те? Тийм байлаа. Тэгээд ингээд бодоодсэн тархагч ерөөсө хүний гаруур тасаацдаг юм байна. Нөгөө аим шүттэй. Тэр чинь айхтар л да. Гэхдээ нөгөө яг ид чинь бол мах мөн үгээр энэ дээр бас ингээд нэг хэрэлдээл явцсан даа. Энд надад тэгж хэлсэн. Тэгээд би тэгэл тэр сонсноор бичсэн. Тэгээд одоо би ямар ч өөрөө тэр нотлоог л л та. Гэхдээ гэхдээ боломжтой л юм байлаа л да. Ярьсан нь бодохоор. Чи гэхдээ загас чи юм бэ загас бол иддэг. Загас идэхгүй тий. Хулгайчийн хоёр төрөл ялгаа. Энгийн хулгайч чиний мөнгө сунх гар утсч байд юм уу те хулгайлдаг. За улс төрийн хулгай бол хулгайч бол ирвэдүүч хулгай. Тэгвэл улс төрийн хулгайчийг яаж таних юм? Яаж одоо жишээлбэл өөрөө сонгож тэр хулгайчийг одоо хулгайлуулахгүй байх? Хулгайч биш хүн хэцүү шүү дээ. Тэгэл одоо ингээл улс төрд яг ингээд том ажил хийхэд бол зүгээр сүнсээ худалд зардаг юм байна. Хаасаа гүйлт. Олон ч кино үзлээ. Кино юм уу? Зүгээр кино бол яаж хийж болно шүү дээ. Гэхдээ яаж ч болохгүй шүү. Ер нь ингээл хүмүүсийн хийж байгаа байдал үйлдэл бүх юм ангид харалтаа тийм л шүү дээ. Сүнсээр зарсан учраас наа чинь чиний хэлж байгааг тоохгүй шүү дээ гол нь. Юм чиний бодохгүй шүү. Би санаа зовно. Зовх уу? Зовно. Ааста идэж уламуулаа гэл ингээл өөрөө төрийн ажил хийж үл ингээл хүн шуугаад иглүүл би санаа зовно. Юм би юун дээр алдчих жоо гэд. Тэгж наад бол чинь тийм байхгүй амбираас тасарч одоо энэ уншдаг ч юм уу гардаг ч юм уу. Харж л байгаа л да. Туслахууд нь л одоо хараал анализ хийдэг үйлгүүд ингээд шуугаад ингээд яг адилхан харж байгаа. Яг адилхан гар утас, яг адилхан интернет байгаа чинь. Гэхдээ зүгээр нөлөөлөл байхгүй байна л гэж хэлээд байна те. Тэгэхээр харин бид нар одоо яаж хулгайч биш хүн сонгох вэ чи юм уу? Ерөөсөө л нийгмийн маш олон давхаргын хүмүүсийг л сонгох хэрэгтэй. Давхаргын гэдэг нь юу гэж байна? Олон төлөөллөөс. Олон төлөөлөл. Зөвхөн нэг одоо ингээд бизнес хийдгээс нь төлөөлөл биш. Их сургуулийн багш нар ингээд баг эрүүл мэндийн салбар дээр эмчнэр ингээд бүх олонний төлөөллийг сонгож иж ирэх арай юу байх гэж боддоо шүү дээ. Яг пропорционал систем гэдэг. Гэтэ тэр нь бас л нөгөө үнэмлэхүй сайн систем шиг л дээ. Гэтэ нөгөө мажоритар бидний энэ нөгөө өгдөг сонгуулийн системээс арай дээр. Арай дээр. Хамаагүй дээр. Ер нь хамаагүй дээр юм уу арай дээр юм? Хамаагүй дээр. Хамаагүй дээр. Яг ингээд коммунизмыг, социализмыг олон талтай хүмүүс хараад ах шиг байдیں۔ Нийт даяараа бол онцгой байсан гэдэг бол одоохондоо мэдээд ах шиг байна. Гэтэ ихэнх хүмүүст бас сайхан дурсамжууд үлдсэн юм шиг байна. Коммунизмд, социализмд сайхан зүйл байсан уу? Коммунизмд байхгүй. Бид нар бол хүүхэд байсан. Социализмд бол давуу тал байгаа. Яг социализмд, коммунизмд биш. Социализмд чи одоо чинь сургуулийг ингээд үн төлбөргүй олгодог ч юм уу те нөгөө боловсролыг гэхдээ энийг нөгөө шүүмжлэх хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс наваг мэдээч шууд 100% 0-дод ницааж чадгал баг л та. Би ихтэй бодохдоо ер нь ингээд үн төлбөргүй зүйл болгон муухай биш гэж боддتي. Жишээ нэг боловсролыг эрүүл мэндийг ч юм уу ер нь жоохон тийм улсын зүгээс ингээд нөгөө үн төлбөргүй байгаасаа л гэж боддتي ер нь. Яг тэр талаас бол гоё лсэн. Гоё лсэн. Тийм. Зарим хүмүүс нөгөө шинжлэх ухаан биш эрүүл мэндийн салбар, боловсролын салбарыг бизнес гэж харахгүйгээр цаашаа явах хөгжих ер нь болцоо нэг хомсолтой гэж яриад байдаг шүү дээ. Би болохоор тэгж боддог юм. Хэр бизнес рүү орчих юм бол тэнд нөгөө орхигдох хэсэг хэтэрхий их болох юм. Маах ямар их өргөө бодом нутагтай байдаг. Тэгсэн мөртлөө тал нь Улаанбаатар хотод амьдарч байгаа шүү дээ. Хэрвээ энд бизнесийн зарчмаар яваад эхлэх юм бол тэнд Увсад, Архангайд, Дорнодод Баяуул гэх юм уу те тэр хүүхдүүд 10 жилээсээ угаасаа нөгөө чанаргүй сургууль сурч эхэлнэ. Ер нь нөгөө сургуулийн чанар бие тэгш байх хэрэгтэй гэж боддог. Эхнэрээ өрөх гэх кино шүү дээ. За. За тэр кино гарах үед тэдэн тэр бом тэдэн алт гэж ярьдаг байсан. Бүр тэнгэрийн тоо. Их найд өнөөдөр Монголд яг ярьж байгаа үстэй. Их найд. Их найд гэдэг чи тоог чи мэддэггүй үү? Мэдхгүй байсан. Тэгээд тэр үед тэр кинон дээр Монголоор хаалгамт хэдэн их найд яриад байгаа шүү дээ. Тэгэхэд 10 хэдэн жилийн дараа Монголд яг араас нь явж байгаа байхгүй. Яг энэ тоо өнөөдөр Монгол яригддаг байсан. Солонгосыг та нар ингэ ажиллаар яг Монголын баг өмнө явсан хөлбрал бид нар яг араас нь явж байгаа шүү. Бүх юм адилхан. Одоо ингээл байж байгаа хүний хувийн өмч ингээд гол нь бидний хөгжлөнд байхгүй мөртлөө нийгмийн одоо явцсан адилхан байдаг. Тэр орон Солонгос юу хийжсэн бэ гэхээр үйлдвэрлэл, технологи те
бүх юмаа хийж байгаа л эдгээр ингээл хөгжөөл одоо Hyundai, Samsung ингээл лаглаг компанид явж байгаа шүү дээ. Монгол харин тийм байхгүй мөртлөө бидний ярьдаг одоо мөнгөний хэмжээ, иддэг хүнсний одоо ингээд өсөлт энэ л ингээд ураад яваад байгаа. Авилгалыг л ерөөсөө уулна авилгалтай бүх талаар л тэмцэж чадах юм бол агц гарна гэсэн олон жишээнүүд байх шиг байл л дээ. Бас уншаад хахад. Авилга гэдэг чинь ерөөсөө энэ нийгмийн зүгээр хор тавдар гэдэг чинь авилга байхгүй. Энэ бол зүгээр бүх хүний боломжийг өмнөөс жуулгаална. Чиний хийх талхыг болоож идэх гэсэн. Энэ бол амар зүйл байхгүй авилга. Би бүр авилга гэж нэг дуу шүлэг ном дээр өвчсөн байт. Хүүхдүүд авилга гэдэг лалар гэдгийг хэлж ойлгуулмаа гэлээ. Багаас нь. Тэгээд хэцүүлтэй тэгээд өнөөдөр бид нар авилга гэж муухай гэж ярьж байгаа өнөөдөр өхимийн нөгөө л хэлхий л та гэдэг ангарт арт юм шүү дээ. Ер нь бол нийгэм даяараа тийм байна. Дээрэл тийм шүү дээ. Гэтэ тэр чинь гарцсан юм бүтэхгүй байхаар тийм тэгэл өнөөдөр ингээл нууц биш шүү дээ. Одоо тендер авахд угаасаа л бичигдээгүй л 10% шүү дээ. Цаад газар өгдөг шүү дээ. Хүн битж байгаа шүү дээ. Ийл гаргаж ярьдгүй. Нэг тендер ажил аваад 10% тэнцэх мөнгөний заавал тэр хүмүүстээ өгчөж тэр ажиллаа. Угаасаа л тийм. Бүр ерөөсөө л тийм. Энэ зүгээр тийм өөр юм байхгүй. Тэгээ тийм болохоор өнөөдөр одоо яг үгдэг чинь эсрэг сургуульд одоо хүүхд мөхтө оруулах гал үгдэг юм уу ингэдэг арт түм өөрсдөө учраас энэ өөрсдөөс нь арилахгүй болохоор бидний одоо бүр ингээд хардар болоо сууцээд байгаа байхгүй. Яах ёстой мэдэхгүй. Би бол бодоод олж чадахгүй. Мухар сүсэг лөөвөр ярихаар өөдөөс шашинтай холбоод ядаргаатай байна гэж. Таныг бол жишээлбэл нэг мухар сүсэг шашин ярихаар бүр доороор алаан болд юм л дээ. Би бүр сүлд за би ийм биччих юм бол баг өөрөө хилтэнд ороод дорх нь устгах юм айс. Тэгээд энэ шашин гэдэг нь сайн үйл хийхийг ямагт уриалдаг. Гой сайхан сургаал номтой, өөртөө үлгэр дуурал болдог хуваргуудтай гэдэг ч юм уу те хүндэтгэж явуустай сайхан зүйл гэж хар угаасаа бодож явдгаа гэж энэ таны пост байна. Бурхан байдаг эсэх нь хизээж надад сонирн байгаагүй. Байдаг бол тэрлээз, байхгүй бол одоо тэрлээз. Байдаг гэж итгээ залбирч байгаа хүн харин энэ хичнээн нэгүүлсэнгүй сайхан харагддаг вэ гэж. Тэгэхээр энэ сүсэг бишрлэлээр далимдуулаад тарны хүчээр хамаг амьдралын зас залруулад буцаагаад мөнгө аваад байгаа ч юм уу те гэдгийг минь л эсрэг байна уу? Тэ. За тэр ч бүр баг жишээ дээ. Баг жишээ. За юуг тэгвэл одоо жишээлбэл лөөр мухар сүсэг ярихаар өөдөөс шашинтай холбоод байна гэдгийн нэг зааг ялгааг постныхоо нэг учрыг яриад өгөөч. За юу юм ч юм дээ. За жишээ нь ингэж байгаа. Хагасаа өдөр мал гаргаж болдгоо гэд. Хөдөө ингэ явж исэн чинь бид нар ингэ нэг хойно гараад идчихмээр шүү дээ. Тэгсэн чинь Бямбарг мал гаргадаг гэд. Тэр хүн тэрэндээ маш ихтгэлтэй шүү дээ. Энэ бол итгэл үнэмшил мөн боловч энэ бол мухар сүсэг л байхгүй юу? Тийм Бямбаргийн ч одоо бид нэр өөрсдөө хүн төрөлхтөө өөрөө зохиосон тийм ээ. Тий. Тэрнээс ш бурхан Бямбарыг зохиогоогүй үстэй ер нь. Зүгээр бурхан гэж байдаг л бол тэр үз байхгүй бол тэр л үз гэж байна. Гэхдээ бурханыг би болохоор байвал тийм нэг адгийн амт ингэж бодохгүй. Чи нэг хэмрэн сан тавиулахгүй төлөө тэ гандан орохгүй төлөө би чиний амьдралыг мяа болгож хувиргаал. Эсвэл чи нэг 3 хөх ямар мингтэй төрөөд нэг тийм суудлын өнцгдсэн чамайг заавал өнцгдүүлээд тэгэнгүүтээ за энэ жил жоохон ажил үсээ мяаруулж идаа гэж боддог юм. Би бурханыг тийм хөгийн амт ингэж бодохгүй. Тэгээд би хувраг байгаад сайн сайхан үйл номлохын оронд чамайг ингэж айлгах тактик шүү дээ. Чиний энэ ажил үс бүтэхгүй байгаа чинь гэртээ байгаа улаан ямиг авч хай гэдэг ч юм уу. Тэгээ энэ номыг заавал уншвал оронд нь чи надад 1000 төгрөг өгөх ёстой шүү дээ. Энийг би мухарсаг гэдэг. Тэгшгнээ. Санаагаа алдчихсан. Санаагаа алдсан. Би Улаанбаатар хотыг нууртай болох мөрөгдөлтөө шүү дээ. Голдоо нууртай. Ногоо нуур байгаа шүү дээ. Оо алга болсон шүү дээ. Улаанбаатар хотыг нууртай. Энэ Улаанбаатар хотын нуур юунд ашигтай вэ гэхээр Улаанбаатар хотын тэр чигээр цэнгэх усыг одоо таслахгүй хангах хэмжээний нуур гэж. Оо за. Би бүр ингээд судалгаа хийлгээд ингээд юу яагаад кадастрын ингээд харуулаад зөндөө явсаа нэг хэсэг. Тэгээд нэг юм дээр очиж зогссон тэгэл байж байгаа. Өөх айхтай. Тэгхийн бол ингээд энэ Улаанбаатар хотын яг энэ иргэд бол хэзээ ч усаа тасрахгүй байхгүй. Боломжтой юу? Боломжтой. Тэнд даанч нь одоо манай Улаанбаатар хотынхны цэвэр усны 17 ширхэг ходог байгаа. Аа за. Тэгэл очиж зогссон. Хэрвээ тэр 17 хуудгийг зөвшөөрөөд котлон хуулаад ингээд бүр доошоо ингэх юм бол тэр газараас сорж байгаа одоо зүгээр ус одоо худгаар ингээд носоосоод авч байгаа шүү дээ. Ингээд сороод ингээд наашаа шахаж байгаа шүү дээ дамжуулаад.
Тэр ажил чинь том юм услал байхгүй. Зэвч туулгал тасрахгүй. Улаанбаатар хотын журдуур туулгалч ингээд энд нь усыг боогод явуулж байгаа учраас энэ голч зэвч тасрахгүй тэнд одоо нуурч ингээд байж байгаа. Тэгээд цэнгэг ус чинь дуусахгүй л байхгүй. Тэр их усыг чинь одоо ингээд энд нь сайхан аюу гой нуур болгоо байж. Энэ дараад энэ санаа манайга танилцуулж болдгоо. Тэгээд би яагаад тэгэхээр ингээд энийг ингээд тэгж амар хөөцөлтөөг вэхээр усан цахилгаан станц одоо хүртэл барьж чадаагүй юм те. Магадгүй Монгол улсын мэдхгүй асуудал байж магадгүй л гэж бодсон би. Урт тавар боллоо 100 цаг ирж байна. Нимбо намайг дуудаж махшаарж өгч байна. Ийм муухай хөнгөн баймаар байна. Жохон гоё баймаар байна. Халтуурд маргүй lumina халтуурдгүй те. Үгүй. Иймэрхүү фристайл өдр бол Халтуурчна гэж. халтарч зүгээр Нүдний шил малгаагүй гадуур явж чадах уу? Ер нь явдаг уу? Явж ийсэн үү? малгаагүй бол явдаг шүү дээ. Нүдний шилгүй явж ийсэн. Явдаг. Тэгэхээр хэцүү. Нартай хат хэцүү. Тэр яг буудлын орон дээр зэрэгцээ гівчээсэн хүнийд бол малгаатайгаа унтчихсэн юм бол санаж байгаа юм да. Тэр зүгээр сохтойсэн бахав. За өнөөдрийн юу ажил үйлстэй өдөр бүтэмжтэй явах болтугай. За баярлалаа. Нэвтрүүлсэн амжилт хүслээ. За ингээд басаа. Ингээд басах. За. За.